Өглөөний мэндийг хүргэе үзэгчдээ Тэнгэр телевизийн Morning Show хөтөлбөр эхэлж байна. Би энэ хөтөлбөрөөрөө хөрөнгийн зах зээл болон технологи entertainment салбарт болж байгаа мэдээллийг хүргэх болно. Студид Номын Эрдэнэ болон сэтгүүлч Тэргэл ганццрал миний бие ажиллаж байна. Эхний мэдээллийг та бүхэнд хүргэе. Өнгөрсөн нэгд өдөр буюу даваа гарагт Улаанбаатарын цагаар даваа гарагт JP Morgan буюу хөрөнгө оруулалтын салбарын хамгийн том банкнуудын нэг болох JP Morgan-ы хөрөнгө оруулагчдын уулзалт болсон байна. Энэхүү уулзалтаар JP Morgan банк болон тусгай банкын гүйцэтгэх захирал James Dimon өөрсдийнхөө эдийн засгийн төлөв байдлын талаарх мэдээллийг бусдаа хуваалцсан байна. Тэгэхээр энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Номын Эрдэнэ та бүхэнд хүргэх болно. Хөрөнгө оруулагчдын хувьд гэх юм бол энэхүү нэг жилийн тайлан энэ хурлууд бол маш чухалд тооцогддог байж байгаа. Тэгэхээр өнгөрсөн Berkshire Hathaway дээр ч гэсэн та бүхэн анзаарсан болов Warren Buffett-ийн яг тэрхүү хурлыг бол маш олон хүмүүс цугларч энэ хүмүүс сонссон тийм үйл явдал болсон. За үүнтэй адилхан JP Morgan Chase банкны энэхүү нэг жил танилцуулаг тайлан хурлыг бол маш олон хүмүүс бол хүлээлттэй буюу хөрөнгө оруулагчид энэ дээр юу яригдах нь хэмээн яг чих тавины хүлээжсэн нь бол зүүн хэрэг байсан. За ингээ дэлхийн хамгийн том банк болох JP Morgan Chase нь өөрөө яг өнөөгийн байдлаар бол $738 билион үнэлгээтэй компани байж байгаа. За ингээд араас нь бол Bank of America бараг $268 билион ордог буюу хамгийн өөрөөсөө ойрхон байгаа банкнаас 2 дахин том ийм банк гэж хэлж болно. Тийм учраас энэхүү уулзалтууд бол маш чухал, маш сонирхолтой уулзалт байсан гэдэг нь бол зүүн хэрэг. За ингээд өнгөрөх даваа гарагт Нью-Йоркт зохиогдсон энэхүү хурлаар бол үндсэндээ бол JP Morgan Chase банкны CEO-ийг солих уу гэдэг асуудал яригдсан. За үүн дээр бол Jamie Dimon бол өөрөө би энэхүү ажлаа бол 3-4 жилдээ бол тасралтгүй ихэд бол асуудалгүй байгаа талаар бол мэдээлэл өгсөн. За үүнээс гадна цаашдаа эдийн засгийн ямар нөхцөл байдлууд байгаа вэ талаар бол яг энэ хөрөнгө оруулагчдаа зориулсан мэдээллийг өгсөн байж байгаа. За энэ хүү мэдээлэл дээр бол цаашдаа бол эдийн засгийн хямрал ирэх ийм нөхцөл байдал байгааг бол хөрөнгө оруулагч шинжээчд бол ерөөсөө авч хэлцэхгүй байна гэдэг дээр бол маш том шүүмжлэлүүдийг өгсөн. За ялангуяа өнгөрсөн ковид цар тахлын үеэс хойшоо энэ нөхцөл байдал бол тэрнээс өмнө байсан яг энэ хүү recession гэж хэлдэг хямралын нөхцөл байдлыг бол 2 дахин илүүгээр яг өнөөгийн цаг байдлаар бол мэдэрч байна гэдэг мэдээллийг өгсөн байж байгаа. За үүнээс гадна хиймэл оюун ухааны энэ хүү салбар бол өөрөө цаашдаа яг энэ ажлын байрны асуудал дээр бол томоохон асуудлыг үүсгэж байгаа гэдгийг бол онцлон тэмдэглэсэн. За нийт 2024 оны байдлаар бол JP Morgan Chase бол 317 мянган ийм ажилчтай. Тийм учраас бид нар AI-ыг хэрэглэснээр бол эдгээр ажилчдын 10 хүртэлх хувийг бол цомготгох ийм нөхцөл рүү бол шилжиж байна буюу өөрсдийнхөө зардлыг бол танах энэ байдал руу бол шилжнэ гэдэг бол бас зарсан байж байгаа. За энэ нь бол хөрөнгө оруулагчдад юу сонсогддог вэ гэхээр компани зардлаа багасгахын хэрээр өөрсдийнхөө ашиг орлогыг нэмэгдүүлнэ. За энэгээр энийг дагаад нэмэгдсэн энэхүү хөрөнгө оруулагчид бол ашигтай ажиллаж байна гэдгийг бол харах гэдэг. За гурав дахь асуудал бол биткойны асуудлыг ярьсан. За биткойн гэдгийг бол Jamie Dimon бол хамгийн анх бол хүлээн зөвшөөрдөггүй байлаа. За ингээд яг өнөөгийн цаг мөчөөс хойшоо бол биткойн бол бидний альтернатив сонголт буюу хөрөнгө оруулалтын бас нэгэн төрөл байж болох юм а гэдгийг бол хүлээн зөвшөөрсөн ийм үйл явдал болсон. За энэ үйл явдлыг бол тэрээр тайлбарлахдаа бид бол харилцагч нараа шууд биткойн авах боломжтой тэрхүү платформуудыг бол нээж өгөх ийм нөхцөл рүү бол оруулж байгаа. Гисэн хэдий ч биткойноор бол хадгаламжийн үйлчилгээг бол хийх одоохондоо бол бид нэр сонирхолгүй байгаа гэдгийг бол нэмж танилцуулсан байж байгаа. Тэгэхээр дээрх мэдээллүүд бол бас харьцангуй зах зээл дээр тийм эерэг мэдээллүүд болж хүрсэн гэж ойлгож болно. Тийм учраас хөрөнгө оруулагчид бол JP Morgan Chase банкыг бол илүү үнэлэх ийм нөхцөл рүү бол шилжсэн. За ингээд Covenant гэдэг юм уу инвесторын банкуд бол хамгийн өндөр байж болох төвшин гэж хэлэгддэг. Тус компани үнэлгээг бол ерөнхийдөө цаашаа нэмэгдүүлээд явж байгаа ийм нөхцөл рүү бол шилжсэн байж байгаа. Тэгэхээр тус хөрөнгө оруулалтын хурал бол харьцангуй хөрөнгө оруулагчид болон арилжаачдын хувьд бол маш чухал ийм үйл явдал болсон гэж ойлгож байна. Тэгэхээр хөрөнгөний зах зээл, ер нь яг хөрөнгөний зах зээл дээр сүүлийн үед шинэ мэдээлэл юу болж байна? Яг нь юу болж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг Номын Эрдэнэ та бас хүргэж.
Тэгэхээр хөрөнгөний зах зээл дээр бол хамгийн гол одоо хөдөлгөгч хүчин зүйл болох одоо төв банк болон түүнээс гарч байгаа макро түвшний бодлогууд бол нэлээдгүй чухал байдаг. За тэгэхээр өнгөрсөн шөнө буюу 2 дахь өдөр даваа гараг бол Америк нэгдсэн улсад бол бас зарим нэгэн одоо үйл явдлууд боллоо. За энийг одоо илүү дэлгэрэнгүй авч үзэх юм бол за төв банкны одоо энэхүү захирлууд бол бас явандаа энэхүү бид нар бодлогын хүү гэдэг зүйлийг бол доош нь буулгах нь өөрөө эрсдэл рүү дагуулж байна гэж үзэж байгаа маань. За зарим банкны одоо захирлууд болохоор ерөөсөө мэдээлэл өгдөггүй байж байгаад энэ дээр бол гарч ирж илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгж байгаа нь цаашдаа бодлогын хүү буюу төв банкнаас баримтлах энэхүү бодлогыг бол цаашдаа бууруулах нь өөрөө хэцүү байгаа талаар бол мэдээллийг өгж ийн гэж ойлгож болно. За ингээд яг өнөөдрийн байдлаар бол Америк нэгдсэн улсад энэхүү тарифын асуудлаас болж бол бараа бүтээгдэхүүний үн дээр бол нөлөөлөл ороогүй байгаа гэдгийг бол онцолж хэлсэн. За энэ нөлөөлөл бол ойрын 1 сарда бол мэдрэгдэх буюу инфляцийн түвшнийг бол нэмэгдүүлж эхэлнэ гэдгийг бол анхааруулсан байж байгаа. За ийм үед бол төв банкнаас бодлогын хүү буулгах гэдэг нь өөрөө эдийн засгаа бол тэр чигт нураах эрсдэл рүү шилжүүлж байгаа учраас бид нар ойрын хугацаанд бол бодлогын хүүг бол доош нь буулгах боломжгүй байна талаар бол одоо төв банкны захирлууд бол одоо мэдээлж байгаа юм. За хэрвээ энэ нөхцөл байдал цаашдаа үргэлжлэх юм бол зах зээл дээр томоохон инфляцийн түвшин нэмэгдэж бодлогын хүүг илүү чангаруулах буюу одоо бизнесийн болон за иргэдийн нөхөд зээлжих одоо сонирхлыг бол аль болох багасгах зах зээлийг илүү одоо хумих нөхцөл рүү бол хандна гэдгээ бол одоо ерөнхийдөө зарлж ийн гэсэн үг. Тэгэхээр ийм одоо нөхцөл байдалтай байгаа хөрөнгөний зах зээлээс одоо хөрөнгө оруулагчид болон одоо арилжаачид бол харцсангуй бас одоо ашиг олно гэдэг бол жоохон хэцүү байдаг учраас энэхүү асуудал нь бол маш чухал байдлыг үүсгэж байгаамаа талаар бол одоо мэдээлэлүүд гарсаар байгаа. Тэгэхээр энэс гадна entertainment салбар дээр бас нэлээдгүй том асуудлууд болж байгаа байх л та. Тэгэхээр энэ талаар мэдээллийг үргэж тэрглээ. Сүүлийн үед бол ер нь дэлхийн техник төдийгүй сошиал орчинд эрчиг аваад байгаа нэг сэдв байгаа. За тэр сэдв бол бидний нэрлэж занснаар Америкийн нэрт төлөөлөгч, продюсер, бизнесмен за Шон Комс буюу бидний нэрлэж занснаар Pop Diddy-гийн талаарх мэдээлэл бол байгаамаа. За Шон Комсын талаар яриад үзэх юм бол 1990-ад оноос хойш Америкийн хип-хоп болон pop хөгжмийн салбарт нэрээ гаргаж маш олон уран бүтээлчдийг продюсерлан олон нийтэд хүргэсэн ийм уран бүтээлч байгаа. За гэхдээ энэ түүний амжилт гялалтсан одоо алдар нэрнийхэн цаана маш хар бараан түүх байсан талаар бол түүний хуучин найз бүсгүй Кэси Вентура ил болгосон байдаг. За Кэси Вентура 2023 онд Pop Diddy-г өөрийнх нь амьдралд удаа дараалан хүчирхийлэл үйлдэж дарамтлж исэн талаарх мэдээллийг ил болгоод шүүхэд хандсан байгаа. За энэ хэрэг дөнгөж гарч ирсэн даруйд олон нийтэд энэ мэдээлэлд одоо итгэх хэсэгтээ эргэлзэж исэн хэдий ч энэ мэдээлэл нь зөвхөн түүний хуучин найз охин төдийгүй маш олон олонний танил алдартнуудыг хамарсан үйл явдал болж өнгөрсөн. За тиймдээч Pop Diddy-гийн шүүх хурал 5 дугаар сарын 5-наас эхлээд одоо хүртэл бол үргэлжилж байгаа маань. За энэ удаагийн шүүх хурал дээр түүний хуучин найз бүсгүй Кэси хэд хэдэн чухал баримтуудыг бол дэлгээд амжсан байна. За тэрээр 11 жилийн хугацаанд сэтгэл зүй болон бие махбодын хүчирхийлэлд өртөж байсан бол дэлгэсэн. За үүний зэрэгцээ мансууруулах бодисыг хүчээр хэрэглүүлж хүчээр бэлгийн харилцаанд орж исэн гэх мэдээллүүдийг бол дэлгээд байгаа юм байна. За түүнчлэн Pop Diddy-гийн эсрэг гэрчээр за дуучин Dawn Richard болон Кэсигийн найз нөхөд гэрчийн мэдүүлгийг өгсөн. За энэ нь болохоор Pop Diddy-гийн одоо хүчирхийлэл үйлдэж ирснийг амаар баталсан хэрэг болсон гэж үзэж байгаа. За ер нь бол энэхүү одоо үйл явдал бол хөгжмийн салбар дахь хүчирхийллийн талаар илүү бодиттой ярилцах, за уран бүтээлчдийг ёс зүйтэй байлгах нэгэн том жишээ болсон ийм сэдэв болж байгаа. За Pop Diddy-гийн хувьд аваад үзэх юм бол зүгээр нэг уран бүтээлч биш, харин олон уран бүтээлчдийг продюсерлж исэн за төлөөлөгч гэдгээрээ онцлогтой. За одоогийн байдлаар шүүх үйл ажиллагаа бол хилэлцэгдэж байгаа эцсийн үр дүн гараагүй байгаа хэдий ч Pop Diddy бол маш олон жилийн хорих ял оноох иймэрхүү төлөвтэй явагдаж байгаа. За тэгээд энэхүү хэрэг нь ерөнхийд бол нэг ял шийтгэлээр одоо зогсохгүй цаашдаа ер нь entertainment салбарын уран бүтээлчид ёс зүйтэй байх ёстой маа хариуцлагатай байх ёстой маа гэдэг жишгийг ер нь бол entertainment салбарт гаргаж өгч байгаа нэг юм том жишээ үйл явдал болж өнгөрсөн байгаа. За ингээд дараагийнхаа entertainment салбарын онцлог мэдээллийг хүргэх юм бол за рок хөгжмийн домог болсон Jim Morrison-ы одоо оршуулгын газар байдаг нэгэн баримл 37 жилийн дараа олдсон ийм үйл явдал болж өнгөрлөө. За Jim Morrison-ы хувьд аваад үзэх
гэх юм бол Америкийн The Doors хамтлагийн гоцлол дуужин за 1960-аас 70-аад оны хооронд ер нь бол дэлхийн рок хөгжмийн хамгийн хүчрхэг төлөөлөгчөөр сонгогдчихсэн байгаа. За түүний дуулах чадвар, үг бичих найруулга одоо дэлхийн жишгт одоо хамгийн өндрөөр үнэлэгдэжсэн болохоор түүний зөвхөн уран бүтээлч бус за харин соёлын дүр болгон одоо түүхэнд мөнхөлсөн ийм үйл явдал бол байдаг юм байна. За гисэн ч 1971 онд Моррисон нь ердөө 27 наснда за Парис хотод таалал төгссөн байдаг. За түүний одоо ашуулган дээр байдаг хөшөө дурсал 1988 онд одоо гинтийн байдлаар алга болсон. Түүний цагдаа нар маш олон жилийн хугацаанд одоо тэр хөшөөг нь хайсан хэдийч олж чадаагүй байсан. За гисэн ч энэ оны 5 дугаар сард түүний хөшөөг 37 жилийн дараа олсон ийм үйл явдал болсон байгаа. За цагдаа нар болохоор ер нь санхүүгийн хууль бус байдлын талаар мөрдлөг хийж явахдаа энэ хөшөө дурсгалыг олсон. Шинжээчид үзэхдээ энэ бол яг 37 жилийн өмнө алдагдчихсэн Jim Morrison-ы одоо оршуулган дээр байсан хөшөө дурсгал мөн байна гэдгийг баталж харсан байгаа. За энэхүү олдвор нь бол одоогоор сэргээн засварлагдаад олонний хүртэл болох хэсэг нь тодорхойгүй байгаа хэдий ч гэсэн энэхүү үйл явдал entertainment салбарт нэрээ үлдээсэн уран бүтээлч ер нь одоо өөрөөх нь би энэ дэлхий дээр байхгүй болсон ч гэсэн түүний хийж үлдээсэн бүх зүйл дэлхий дээр үлддэг юм байна гэдэг тод жишээ бол энэ entertainment салбарт болсон байгаамаа. За үргэлжлүүлээд энэ 7 хоногт бол дэлхийн томоохон технологийн салбаруудын арга хэмжээнүүд бол болсон байгаа. За энэхүү арга хэмжээнд ороод ер нь Google I/O маань юуг танилцуулав, ямар шин мэдээлэлтэй байгаа талаар үргэлжлүүлэн ганаа бидэнтэй хуваалцаач. Тэгэлгүй яг өнгөрсөн 7 хоногт буюу за энэ 7 хоногт томоохон технологи 2 компани хөгжүүлэгчдэд зориулсан арга хэмжээ болж өнгөрлөө. За Google-ийн арга хэмжээнээс эхлээд танилцуулсан бүтээгдэхүүнүүдийн талаарх мэдээллийг хүргье. За Google компанийн хувьд Улаанбаатарын цагаар өчигдөр шөнө өөрсдийнхөө хөгжүүлэгчдэд зориулсан Google I/O гэдэг нэртэй арга хэмжээг уламжлал ёсоор 5 дугаар сар зохион байгууллаа. За энэхүү арга хэмжээний хувьд за танилцуулсан ихэнх бүтээгдэхүүнүүд химэл оюунтай холбоотой байлаа. За хамгийн ихний онцлог бүтээгдэхүүний хувьд Google Beam гэдэг нэртэй төхөөрөмжийг танилцуулсан. За энэхүү төхөөрөмж нь 6 камерны тусламжтайгаар 3D рендер аваад за тухайн хэрэглэгчийнхаа дүрсийг за 3D байдлаар илүү бодит мэд харуулах боломжтой ийм төхөөрөмжийг Google компани зүгээс бүтээж чадсан гэдгээ танилцууллаа. За энэхүү төхөөрөмжийг бүтээхдээ HP-тэй хамтран ажилласан байна. За яг одоо дэлгэцэн дээр харагдаж байгаа Google компани гүйцэтгэх захирал Сундар Пичайгийн хувьд бол мэдээж үндсээ илтгэлээ 2 цаг гаруугийн туршид бол тавьж танилцуулсан байгаа. За дараагийн онцлог бүтээгдэхүүн нь Google Meets-тэй холбоотой. За Google Meets-ийн хувьд хэрэглэгчид хадмал орчуулгуудыг одоогийн байдлаар ашигладаг болсон бол за Google Meets дээр автомат нэг хэлийг нөгөө хэлнээс орчуулах функц одоогийн байдлаар нэвтэрж байна. За энэхүү хамгийн ихний хэл нь испани болон англи хэлний хооронд бол явагдах юм байна. За энэ жилдээ багтаад ирэх саруудад бол түгээмэл хэлүүдийг нэвтрүүлэхээ зарлж байгаа бол за дараагийн жилүүдээс ер нь их хвчлэн за бараг 100 гаруй хэлийг нэвтрүүлэх боломжтой гэдэг танилцуулгыг хэлээ. За дараагийн онцлог бүтээгдэхүүний хувьд бол DeepMind байлаа. За Google-ийн химэл оюуны хөгжүүлэлтийн багийг бол DeepMind буюу за Их Британд төвтэй лаборатори ахалдаг. За тус лабораторийн гүйцэтгэх захирал үүсгэн байгуулагч Dennis Hassabis бол өөрсдийнхөө танилцуулгыг хийсэн ба. За DeepMind-ийн хувьд Gemini 2.5 Pro хувилбар дээр DeepThink гэдэг нэртэй нэг шинэ функц орж ирсэн байна. За энэхүү функцийн тусламжтайгаар тунгаан бодох, эргэцүүлэн бодох чадвартай химэл оюуны нэмэлтүүдийг бол нэвтрүүлж чадсан гэдгийг бол зарлалаа. За энэхүү функцийг ашиглахын тулд хэрэглэгчид сар бүр $250 төлөх шаардлагатай. За ингэснээр химэл оюуны хамгийн хүчирхэг модельүүдийг хязгааргүй буюу хамгийн үр бүтээмжтэй өргөөжтэйгээр ашиглахын тулд хэрэглэгчид бол маш өндөр төлбөрүүдийг төлөх цаашдаа шаардлагатай болж байна. За бусад өөр хувилбаруудыг танилцуулах юм бол Google компани Gemini Ultra хувилбар бол сарын $250. За дөрөвнээсэн чинь DeepThink за мөн агентийн системтэй холбоотой функцүүдийг ашиглаж болохоос гадна за бусад модельүүдийг нь хязгааргүй ашиглах боломжтой эрхүүдийг бол дагалдуулна. За үүнээс гадна OpenAI компани GPT Pro хувилбар 2 сарын $200 төлбөртөөр хэрэглэгчдэд санал болгож байгаа. За мөн Manus AI сарын $69 байгаа бол за Copilot Pro хувилбарын хувьд сарын $39 үнэтэйгээр бол зах зээл дээр нэвтрүүлэгдэж байна. За энэ дэлгэцэн дээр харагдаж байгаачлан химэл оюуны модельүүд хамгийн хүчирхэг нь цаг хугацаа өнгөрөх тусам илүү үнэтэй болсоор. За Google компани дараагийн танилцуулсан бүтээгдэхүүнүүд
зураг үүсгэх болон видео бичлэг үүсгэхтэй холбоотой байлаа. Тус компанийн хувьд бол Veo гэдэг нэртэйгээр текстээс дүрс бичлэгийг үүсгэдэг ийм функц хөгжүүлсээр байгаа. За энэ удаад Veo 3 хувилбараа бол танилцуулсан байгаа. За Veo 3-ийн хувьд өмнөх Veo 2-оос илүү нэгтршил сайтай дуу бичлэгнүүдийг үүсгэж чадхаас гадна дууны эффектийг хөрвүүлж чаддаг болсон байна. За мөн арын background sound буюу арын чимээнүүдийг оруулах хувилбартай болсон байна. За эдгээрээс гадна Emission 3 гэдэг зураг үүсгэх чадвартай функцээ танилцуулсан. За энэхүү функцийн хувьд бол өмнөх Emission 2-оос Emission 3-аас 10 дахин хурдан зургийг бол ингэж үүсгэх чадвартай болсон гэдэг танилцуулгуудыг хийлээ. За эдгээрээс гадна Google компани хамгийн том хэмэл оюуны салбарт дэвшүүлж байгаа төсөл бол Project Astra гэдэг нэртэй төсөл байгаа. За энэхүү төслийн хүрээнд та гар утасныхаа камерыг ашиглаад хүссэн дүрс бичлэг орчноо хэмэл оюуны тусламжтайгаар таних боломжтой. За яг энэхүү демо бичлэгэн дээр харагдаж байгаа бичлэгний хувьд бол за тухайн хэрэглэгч хэмэл оюуны тусламжтай, Gemini-ийн тусламжтайгаар өөрийнхөө дугуйг засварлаж байгаа. За интернетээс энэ дугуйг засварлах үйлдэлүүдийг надад зааж өг. За би дараагийнх дээр нь ямар үйлдэл хийх шаардлагатай гэдэг ч юм. За хамгийн сонирхолтой зүйл нь хэрвээ ямар нэгэн тохиолдолд эдгээр харилцан яриа тасалдсан тохиолдолд хэмэл оюун шууд дээр тасалдсан хэсгээс нь үргэлжлүүлээд өөрийнхөө хийжсэн үйлдэлүүдийг ингэж гүйцэтгэх боломжтой гэдгээр бол мөн Project Astra дахин шинжлэгдэж байгаа гэдгийг бол танилцууллаа. За мөн дараагийн бид хэдийн онцолж байгаа хөгжүүлэгчдийн арга хэмжээ бол Microsoft компанитай холбоотой. Microsoft компани мөн адил хавар болгон Builds нэртэй арга хэмжээгээ зохион байгуулдаг. За Microsoft Builds 2025 за Улаанбаатарын цагаар даваа гарагт болж өнгөрсөн. За тэд өөрсдийнхөө хэмэл оюунтай холбоотой функцүүдийг танилцуулахаас гадна гинти зочдоор дүүрэн байлаа. Мэдээж OpenAI компаниг гүйцэтгэх захирал Sam Altman энэхүү арга хэмжээнд оролцсон бол за Elon Musk энэхүү арга хэмжээнд оролцсон хамгийн гол онцлог зочны нэг байлаа. За Elon Musk оролцож байгаагийнх нь гол шалтгаан нь Elon Musk-ийн үүсгэн байгуулсан XAI нэртэй компани хөгжүүлж байгаа Grok хэмэл оюун Microsoft компани үүлэн технологийн платформ болох Azure дээр нэвтэрж байгаа гэдгийг бол Сатья Надалла танилцууллаа. Ингэснээр Microsoft компани за зөвхөн өөрсдийнхөө хөгжүүлж байгаа хэмэл оюунуудаас гадна OpenAI компани хөгжүүлж байгаа хэмэл оюун за мөн XAI-ийн хөгжүүлж байгаа хэмэл оюуны модулуудыг өөрсдийнхөө платформ дээр нэгтгэх ийм гэрээ хэлцлүүдийг хийж чадсан гэдэг бол албан ёсоор энэхүү арга хэмжээнд дээр зарлалаа. За Microsoft-той ижил хэмэл оюуны стратегийг баримталж байгаа компани бол Apple компани байгаа. За Apple компанийн хувьд ч гэсэн бусад хамгийн хүчирхэг хэмэл оюуны загваруудыг өөрсдийнхөө төхөөрөмжүүдтэй нэвтгэхийг хүсэж байгаа. Одоогийн байдлаар Apple компанийн хувьд Alibaba-тай албан ёсны гэрээг бол байгуулсан гэдгээ зарласан байгаа. ChatGPT-г өөрсдийнхөө Siri-тэй нэгтгээд байгаа. Энэ мэтчлэн төхөөрөмж үйлдвэрлэгч компаниуд өөрсдийнхөө төхөөрөмжүүд дээр хамгийн хүчирхэг хэмэл оюунуудыг хэрхэн үр өгөөжтэйгээр нэгтгэх вэ гэдэг уралдаанууд бол ингэж явагдаж байна гэж болно. За үүнээс гадна Microsoft компани хамгийн том амбиц бол нээлттэйгээр вебийг хэмэл оюуны тусламжтайгаар хөгжүүлэх стратеги танилцууллаа. За энэ нь яг юу гэсэн үг вэ гэхээр за бидний өдөр тутамдаа ашиглаж байгаа веб сайтуудад хэмэл оюуны функцүүдийг хэрхэн амар хялбар үр өгөөжтэйгээр нэвтрүүлэх төлөвлөгөөг бол танилцуулсан гэж хэлж болно. За энийг илүү нээлттэйгээр агентийн системүүдийн оролцоотойгоор нэвтрүүлж байгаа гэдгээд зарлалаа. За Microsoft болон Google компанитай холбоотой онцлог мэдээллүүд ийм байлаа. За яг одоо бид Монголын стартап экосистемтэй холбоотой орчны санхүүжилттэй холбоотой судалгааны талаар ярилцгаар зочинтой холбогдоод байна. Өглөөний мэндийг хүргэе. Мөнх хоёроо. Сайн өглөөний мэнд. Тааханд өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр танай компани зүгээс бас өнгөрсөн сар танилцуулсан судалгааныхаа талаар танилцуулаач. Ер нь Монголын стартап экосистемийн санхүүжилтийг татах нөхцөл байдал ер нь ямархуу байна? За тэгэхээр манай компани сүүлийн 2 жил Монголд одоо гарааны бизнесийн экосистемд стартап компаниудад олгож байгаа санхүүжилтийн хэмжээ мөн энэ салбарт орж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээнүүдийн талаар нэг судалгаанууд хийж байгаа. Тэгэхээр өмнө нь бол өнгөрсөн жил бид нэр энэ судалгаагаа хийхэд бол санхүүжилтийн хэмжээ маш бага байсан. Энэ нь юу вэ гэхээр энэ судалгаанд хамрагдсан байгууллагуудын тоо бас цөөхөн байсантай холбоотой. Тэр өмнө нь бол бид нар нийтдээ нэг экосистемийн 19 байгууллагаас судалгаа авч ирсэн бол сая судалгаа хийхдээ 22 байгууллага хийсэн юм. Тэгээ энэ судалгаагаа хийхдээ бас нөгөө илүү хөрөнгө оруулалтын компани, хөрөнгө оруулалтын сан иймэрхүү байгууллагуудыг бас нэлээд судалгаанд татан оролцуулахыг хичээсэн байгаа. Тэгэхээр
тоон дүнгээр нь авч үзэх юм бол 23 онд Монголд одоо гарааны бизнесийн экосистемд 2.7 тэрбум төгрөгийн тэнцэх хэмжээний санхүүжилт одоо хөрөнгө оруулалттай янз янзын грантууд орж исэн бол бидний 24 оны судалгаагаар бол энэ дүн маань одоо 7.9 дахин нэмэгдээд 21.6 тэрбум төгрөг болж өсөн нэмэгдсэн ийм дүн гарсан байгаа. Тэгэхээр ер нь бол ингээд харах юм бол бид нар Монголын гарааны бизнесийн экосистем санхүүжилт тодорхой хэмжээгээр ингээд нэмэгдсэн юм шиг харагдаж байгаа. Тэгвэл өмнө бид нар харьцуулах дата судалгаа байхгүйсэн учраас энэ их харагдаж байгаа. Гэхдээ ерөнхий зүгээр экосистемийнхэн юу гэж ярьж байгаа гэхээр энэ гарааны бизнесийн экосистем санхүүжилт жоохон буурчлаа. Хөрөнгө оруулагч нар манай экосистем жоохон сонирхгүй байна гэдэг юм яриад байгаа. Гэхдээ баярлалаа нэг сайн мэдээнд харах юм бол одоогоос бараг нэг 7-8 хоногийн өмнө Монголын гарааны бизнесийн хамгийн өндөр үнэлгээтэй технологийн компанийг бид бүхэн сайн мэдлээ шүү дээ. Egon AI компанитай 38.5 сая долларын үнэлгээтэй боллоо гэдэг ч юм уу. Ийшээ хөрөнгө оруулалт орлоо гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ нь бол энэ экосистем буцаад хэрэгж байгаа. Ковидын дараа буцаад энэ хөрөнгө оруулалтын орчин сэргэж байгаа технологийн компаниудад одоо өсөлт үзүүлж байгаа ийм дүр зураг бол ер нь харагдаж байгаа. Тэгэхээр энэ Монголын стартапуудын хувьд ер нь өөрсдөө татж байгаа хөрөнгө оруулалтаа хэр нээлттэйгээр зарлаж байна. За олон улсын стартапуудыг харахад за тэдэнд 48 тэрбум долларын үнэлгээтэйгээр тэдэд сая хөрөнгө оруулалтыг татлаа гэд шууд өөрсдөө албан ёсны мэдээллүүдийг дор дор нь гаргаад явдсан шүү дээ. Харин манай Монголын стартапуудын хувьд энэ нөхцөл байдал харьцуулбал ямар хөө байв? Ер нь бол манай Монголд яг энэ компаниг тэдэн төрлийн хөрөнгө оруулалт авлаа. Тэр хөрөнгө оруулагч тийшээ тэдэн төрлийн хөрөнгө оруулалт хийлээ гэдэг мэдээлэл маш хязгаарлагдмал байгаа. Энэ нь өөрөө нэг одоо гол одоо бидний энэ хөвшүүлэх ёстой юм ажил болоод байна. Өөрөөр хэлбэл 2013 оноос хойш Монголд стартап те одоо энэ хөрөнгө оруулалтууд ингээд хийгдэж эхэлснээс хойш өнөөдрийн хүртэл аль хөрөнгө оруулагч аль стартап хэдэн тэрэгний үнэлгээтэй болоод хөрөнгө оруулагчдаа ямар өгөөж өгч үү гэдэг ийм том мэдээлэл ерөөсөй гараагүй. Тэгэхээр манай компаниас энэ судалгаа хийж байгаа гол зорилго нь ерөөсөй тийм байгаа. Хэдүүлээ нөгөө зах зээлээ нээлттэй ил тод мэдээллээр хангая. Мэдээлэл хуваалцъя. Тэгжээж энэ салбарыг сонирхох хүмүүс хөрөнгө оруулагчдаар нэмэгдэнэ. Ямар компаниуд хөрөнгө одоо ямар технологи хөгжүүл яваад байгаа те тэр технологи дээр одоо хэдэн үе шаттай хөрөнгө оруулалт авчаад байгаа юм. Үнэлгээ нь яг хэд болчиход байгаа юм. Би энэ компани дээр хөрөнгө оруулвал энэ компанийн үнэлгээ нь хэд байгаа юм. Цаашдаа миний оруулсан хөрөнгө оруулалтыг одоо ямар хэмжээнд өгөөж өгчтэй хэд одоо хэдэн X хийж одоо хөрөнгө оруулалтын маань өгөөж буцааж өгөх гэдэг ийм мэдээллүүд төлөвлөгөөнүүдэд бид нар нэг ил тод зарлмаар байна. Тэгэхгүй зүгээр хаалттай хүрээнд зөвхөн нэг эвент арга хэмжээнд төр ч юм уу те хөрөнгө оруулалтын уулзалтан дээр хоорондоо тохиролцоод тэр мэдээллийн ил тод одоо зарлахгүй байгаа дараагийн хөрөнгө оруулагчийг одоо татах те тэднийг энэ сонирхлыг төрүүлэх тэр мэдээллүүдийг бид нар экосистемээр гаргаж чадахгүй байна гэсэн. Тийм учраас энэ мэдээллүүдийг одоо ингээд гаргахыг нэлээд зорж байна. Тэгээд энэний үр дүнд бас Egon компани маань те Egon AI хөгжүүлж байгаа компани маань бас мэдээлэл олон нийтэд өнгөрсөн 2-7 хоногийн өмнө зарсан. Тэр нь магадгүй дахиад энд одоо технологийн компаниуд сайжирж байна, сэргэж байна, хүмүүс хөрөнгө оруулагч нар энэ салбар руу одоо сонирхож байна гэдэг тэр одоо сонирхлыг нь татах тийм мессеж болно гэж бодож байна. Тийм учраас одоо ер нь бол хилцэл болгоныг бид нар нээлттэй ил тод одоо зарламаар байгаа юм. Тэгэхээр бидэнтэй холбогдож мэдээлэл өгсөнд баярлалаа мөнх хоёраа. Тэнгэр телевизийн өглөөний шоу буюу Morning Show нэртэй хөтөлбөр за аналистийн булангаар үргэлжилж байна. Технологийн салбараас жоохон хөндөрөөд макро эдийн засгийн салбар руугаа бол та бүхнийгаа бол өрж байна. Тэгэхээр бидний энэ хүү үзүүлж байгаа одоо чарт зураглал бол нийтдээ бид нар макро эдийн засгийн нөхцөл байдлыг бол харуулж байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр энэ гаргацсан байж байгаа чарт зураглал бол Америк нэгдсэн улсын шилдэг 500 компани одоо мэдээлэл явж байгаа. Тэгэхээр энэ шилдэг 500 компани буюу S&P 500 бол нийтдээ Америкийн нэгдсэн улсын одоо эдийн засгийн эрүүл мэндийг ерөнхийдөө харуулдаг гэж ойлгож болно. Тэгэхээр бид энэ хүү мэдээлэл дээр бол илүү тодорхой мэдээллийг өгөхийн тулд бол энэ хүү чарт зураглалыг бол харуулад байгаа. За тэгэхээр S&P 500-гийн хувьд бол 2020 онд бол тасралтгүй ковидын үе дээр бол нэлээдгүй том уналт үзүүлснийг бол та бүхэн санаж байгаа бах. Тэгэхээр 2020 онд бол одоо ойролцоогоор 20 орчим хувиар бол уналт орсон. За энэ 20 хувиар орсон уналт бол зах зээлийг бол ерөнхийдөө маш одоо
одоо багасгасан ийм үзүүлэлт болсон. Тэгэхээр энэхүү үзүүлэлт нь яагаад одоо зах зээл дээр орсон бэ гэвэл Төв банк хамгийн гол одоо бодлогын шийдвэрүүдийг бол одоо хэрэгжүүлж эхэлсэн. За бодлогын шийдвэр гэдэг нь юу гэж ийн гэвэл Төв банкнаас interest rate буюу бодлогын одоо хүүг бол ерөнхийдөө буулгасан ийм үйл явдал болсон байна. Тэгэхээр бодлогын хүүг буулгаж ийн гэдэг нь өөрөө юуг илэрхийлж ийн гэвэл зах зээл дээрээс илүү мөнгийг бол одоо тэлэх буюу зах зээлийг одоо тэлэх энэхүү үйл явцыг эхлүүлсэн гэж ойлгож болно. За хөрөнгөний зах зээл дээр бол томоохон уналтууд бий болсны дараагаар бол Төв банк энэ үйл явдлыг бол хийдэг. За Төв банкнаас бол илүү тэлэх бодлогыг одоо тэлэх энэхүү бодлогыг бол одоо хэрэгжүүлж байгаа нь бол зах зээл дээр бол илүү томоохон өсөлтүүдийг оруулж ирсэн гэж ойлгож болно. Тэгэхээр 2020 онд юу болсон бэ гэвэл Төв банк бодлогын хүүг бол тгээс тэг 125 руу шилжүүлснээр хөрөнгөний зах зээл дээр бол томоохон өсөлтүүд бол орж ирсэн байдаг. За S&P 500-ийн хувьд бол 2200 орчим одоо үнийн дүнгээс бол дээшээ өссөн байж байгаа. Энэхүү үйл явдлын одоо нөлөөллөөр гэж ойлгож болно. За энэ үед бол харьцангуй бас unemployment rate буюу зах зээл дээр одоо ажилгүйдлийн түвшин гэж хэлдэг. За ажилгүйдлийн түвшин бол 15% дээр хүрчихсэн байсан буюу ковидын нөлөөнөөс болоод маш томоохон бас уналтууд өсөлтүүд бий болчихсон байсан. За энийг буулгахын тулд тгээс тэг 125 руу буулгаснаар зах зээл рүү мөнгө одоо нийлүүлэх энэхүү үйл явц ихсэн гэж ойлгож байна. За тэгээд тэрнээс хойш бол 2023 оны 1-р сар хүртэл бол ерөнхийдөө одоо өсөд ихсэн ийм нөхцөл байж байгаа. Тэгэхээр энэхүү чарт зураглалыг бол бид эрх нэвтрүүлгүүдээр та бүхэнд харуулж танилцуулна. За яг одоогийн байдлаар бол Азийн зах зээл дээр бол бас фьючерс зах зээлүүд дээр бол томоохон өөрчлөлтүүд орсон. За өнгөрсөн шөнийн одоо энэхүү Төв банкнуудын одоо цаашдаа бодлогын хүүг бас бууруулахад боломжгүй байна гэдэг мэдээлэлээс болж бол Азийн зах зээлүүд дээр бол харьцангуй бас нэлээд улаан буюу сөрөг хандлагууд бол бий болсон байна. За үүнтэй холбоотойгоор бол одоо та бүхний харж байгаачлан энэхүү одоо мэдээллүүд бол одоо бий болсон. За ингээд энэ эсэргээрээ хаана одоо нөлөөлдөг вэ гэвэл Азийн зах зээл дээр буюу Hang Seng индексийн хамгийн том одоо төлөөлөл бол Hang Seng индекс дээр бол 116 орчим хувийн бас өсөлтийг үзүүлсэн байгааг бол та бүхэн харж байгаа хаа. За өнгөрөх шөнө бол S&P 500 буюу major индексүүдийн хувьд бол бас харьцангуй уналттай ийм нөхцөл байдлыг харуулсан байж байгаа. Тэгэхээр энэхүү мэдээллүүд бол ерөнхийдөө макро эдийн засгийн мэдээллүүдээр бол одоо хөглөгдөж явдаг гэдгийг бол та бүхэн дээрх мэдээллүүдээс бас харж болохоор байна. За ингээд morning show нэртэй хөтөлбөр маань энэ хүрээд одоо өндөрлж байна. Бид эх 7 хоногт та бүхэндээ энэ цагтаа бүгдээ уулзцгаая.